За бид энэ удаад тогтвортой санхүүжилт сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх гэж байна. Бүгдээрээ өнөөдрийн нэвтрүүлгийнхээ сэдв тогтвортой санхүүжилт, ногоон санхүүжилт гэж бас яваад байна. Тэгэхээр энэ хоёр одоо агуулга, энэ нэр томьёож юу хэлээд байгаа юм бэ гэдгийг маш ойлгомжтой байдлаар үзэгчтэй мэдээлэл өгье. Хүн төрөлхтний яг өнөөдрийн хөгжлийн чиг хандлага одоо хүртэл явж ирсэн чиг хандлага нь болохоор эдийн засгийн үр өгөөжөд тулгуурласан зөвхөн эдийн засгийн хөгжлийг харж ирсэн тийм бодлогоор явж ирснийг бол хэн ч үгүйсэхгүй байх. Харин сүүлийн жилүүдэд болохоор бид нар угаасаа байгалийн нөөц баялаг маань одоо шахагдшгүй нөөц баялаг бол биш. Уур амьсгалын асуудлууд тулгарч байна, байгаль орчин нийгмийн асуудлууд чухал юм байна гэдгийг бол ярьж эхлээд үүнээс хойш болохоор ямар энэ чиг хандлага гарч ирсэн бэ гэхээр ерөнхийдөө одоо ерөөсө хөгжлийн бодлого маань эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн юм гурван тулгуур багныг яг адилхан ижил тэгш авч үзэх хэрэгтэй юм байна гэдэг энэ ойлголтхгүй. Тэгэнгүүт ерөөсөө бид нэр хөгжлийн альва чиг хандлага явахын тулд эдийн засгийн үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй, бизнесийн үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй, бид нар хөгжиж явах хэрэгтэй. Гэхдээ альва бизнесийн үйл ажиллагааны цаана юу яригдж байдаг вэ гэхээр мөнгө байж иж бизнесийн үйл ажиллагаа явж байгаа, эдийн засгийн үйл ажиллагаа явж байгаа. Тэгэхээр бизнес эдийн засгийн үйл ажиллагааг байгаль орчин нийгэм дээлтэй байлгахын тулд яг юугаар дамжуулж бид нар хөшүүргийг нь бий болгох вэ гэхээр санхүүжилтийн урсгалаар нь дамжуулж бий болгоно. Тэгэхээр энэ маань ерөөсөө л хамгийн энгийндээ гэхэд тухайн одоо альва банк санхүүгийн байгууллага өөрийнхөө хөрөнгө оруулалт зээлийн шийдвэрийг гаргахаас өмнө тухайн харилцагчаасаа төсөл хэрэгжүүлэгчээсээ таны төсөлтэй таны бизнес байгаль орчин нийгэм дээлтэй байна уу? Ямар нэгэн байдлаар нийгмийн байгаль орчны асуудлуудыг хөндөж гин үү? Ямар нэгэн байдлаар үр нөлөө нь одоо хэмжиж болох үз, дээрэс нь бууруулж болох үз, тийм одоо эрсдэлтэй байна уу гэд энэ бүх одоо үйл ажиллагааг нь цогцоор нь эрсдлийн удирдлагын түвшинд бүр үнэлдэг ийм процесс байгаа. Бүх санхүүжилтэд хамаатай ийм асуудал байх нь шүү дээ, тийм. Тэгвэл ер нь Монгол улсад энэ тогтвортой санхүүжилт хэрэгжиж байгаа. Одоо юу гэдгийг түрүүн хэллээ шүү дээ, 17 зорилгыг бид нар хэрэгжүүлэхэд, биелүүлэхэд энэ санхүүжилт бол маш чухал тийм. Тэгэхээр энэ санхүүжилтийг яг өнөөдөр одоо Монгол улсын хувьд хэр одоо оновчтой байдлаар ч юм уу те санхүүжилтийг өгч чадж байгаа. Энэ дээр яг ерөнхийдөө тогтвортой санхүүжилтийн яг эхлээд нөгөө 8 зарчим гэж яригддаг. Байгаль орчин нийгэм дээлтэй бай, өөрсдөө үлгэрлэн манлайлыг харилцагч байгаа бас эрсдлийн түвшинд нь үнэлье гэд эдгээр 8 зарчмуудыг анх болвол санхүүгийн системд хэрчигээрээ бид нар ер нь хэрэгжүүлэх систем байна, үйл ажиллагаанд нэвтрүүлэх систем байна гэдэг ойлголтыг аль 2013 онд Арилжааны банкны гүйцэтгэх удирдлагууд дугуйшрын уулзалтаараа хийгээд Монголын банкны холбоонд ирээд цуглаад ер нь ирээдүйн чиг хандлага ийшээ явах юм байна. Бид нар ерөнхийдөө одоо өнөөдөртөө зүгээр их усүр татаж болоод байгаа боловч хэдэн жилийн дараагаар бүх хөрөнгө оруулагчдын шаардлага нь ерөнхийдөө яг нэг ижил байгаль орчин нийгэмтэй холбоотой бодлого журамтай эрсдлийн үнэлгээний тогтолцоотой ийм л юм асуудаг болох юм байна. Ерөөсөө ийшээ чиг хандлага юм байна. Бид нар энэ дээр л өрсөлдөх ямар ч утгагүй юм байна. Бүгдээрээ хамтарч ажиллах хэрэгтэй байна гэсэн шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгээ ингээ 13 оноос хойш одоо 2023 он гэдэг чинь 10 жил тогтвортой санхүүжилтийн тогтолцоо яг банкны салбараас манлайлал нь эхлээ явж байгаа. Тэгээ харьцангуй нөгөө сайн жишээ гэж явдаг. Яагаад гэвэл манай улсын хувьд санхүүгийн салбарынхаа өөрөө 90-95%-ийг банкны салбарт ангаараа бүрдүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөний урсгалын 90-95%-ийг банкны салбарт дамжуулж явж байгаа учраас өөрөө банкны салбар маань энд айгүй манлайлалтай оролцох нь чухал гэж харсан. Өнөөдөр олон улс тогтвортой санхүүжилтийн чиг хандлага хаашаа явж байна вэ? Хөрөнгө оруулагчид юуг шаардаж байна вэ гэд яг ингээ хоорондоо Монголын одоо банкуудын төлөөлөл, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, зохицуулагчдын төлөөлөл, гадны оролцогчид гэдэг ингээ панел цугаа хоорондоо ярихад анзаарч ирсэн юм болохоор бид нар ерөөсө хоцроогүй. Бид нар харин ч бүр зарим талаараа илүү нөгөө бусдаагаа мэдлэгээ хуваалцаж байгаа хгүй. Жишээлбэл Монгол улс тогтвортой санхүүгийн замын зурагтай ажлын одоо төлөвлөгөөтэй улс гэсэн 2030 он хүртэл бид нар ямар ажлыг хийсэн байх вэ? Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд бид нар ямар үйл ажиллагааг хангасан байх вэ гэдгийг тодорхой юм ажлын төлөвлөгөө баталсан улс ахгүй юу? Ийм баталсан улс бас цөөхөн. Тэгээ бид нар бусадтаас заасан гэсэн үг. За тэгээ дээрэс нь манай яг өөрөө банк санхүүгийн байгууллагууд чинь ногоон бондо гаргаад эхэлсэн. Тэгээд зарим нэг нь одоо баталгаажуулалт явах хийхэд хэцүү байгаа. Тэрийг бол тэр одоо ингээд дараагийн бас нэг даалгавар болж байгаа гэсэн банкудад маань. Гэх мэтчлэн ингээд яг яриад ингээд суусан чинь бид нар ерөөсө хоцроогүй байгаагаа нэгдүгээрт ойлгосон. Дээрэс нь нөгөө яг энэ олон улсад одоо бүр айгүй нарийн хэрэглэгдээд байгаа банк санхүүгийн байгууллагууд ч өөрсдийнхөө олгосон зээл санхүүжилтийн багцын хүлэмжийн ялгарлыг тайлбарлах хэрэгтэй болж байгаа байхгүй олон улсад тийм тренд явж байгаа. Манайд одоогоор тэр бол заавал мөрдөх хэрэгтэй тийм тренд бол биш. Гэхдээ олон улсаас мөнгө татж байгаа юм чинь бид нар эргээд олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлагыг биелүүлнэ шүү дээ. Тэгэхээр тэрийг одоос тэр стандартыг мөрдөхөөсөр аргагүй
доктортой одоо хөгжилд оруулах хувь нэмэр үүрэг оролцоог нэмэгдүүлэх ойлголт өгөх чиглэлээр бэлтгэл өргөж байгаа. Доктортой хөгжил 2030 нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай.